Бидний өвөг дээдсээс ирсэн хариуцлага, үр хоочосоо зээлж авсан үнэт эрдэнэ бол эх орон газар шороо юм. Энэ өв баялаг яаж бидний нүдэн дээр ямар ч ашиггүй сүрэх гэж байгааг дараах баримтаар дэлгэн харуулъя. Оюу толгой ордын хөрөнгө оруулагчдын гэрээ. Хөрөнгө оруулагчдын гэрээнээс тусдаа хувь нийлүүлэгчдийн гэрээ. 2011-2012 оны оюу толгой компани санхүүгийн тайлан баланс. Америкийн нэгдсэн улс болон Канада улсын хөрөнгийн биржийн үнэт цаасны зохицуулах хороонд өгсөн Аюухо Майнз компани тайлан Эрдэнэс оюу толгой хувьцаат компани өөрийн тооцоо. Нэгдсэн үндэсний байгууллагын 1803 дугаар тогтоол. Газрын доорх баялгаа хамтран ашиглаж байгаа улс орон үр ашигын дийлэнх хувийг авах ёстойг нэгдсэн үндэсний байгууллагын 1963 оны 1803 дугаар тогтоолоор баталжээ. Мөн бидэнд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг 51-49-ийн харьцаатаагаар гэрээ хийсэн туршлага бий. Гэтэл оюу толгойн 45 сая тонн зэс, 1800 тонн алттай, 100 гаруй тэрбум доллараар үнэлэгдэх ордоо ашиглах та бид 34-66 харьцаатаагаар гэрээ байгуулжээ. Гэвч өнөөдрийн үйл ажиллагааны бодит байдал нь 34-66 харьцааг улам багасган зээлийн хүү дайвар зардалд хүлэгдэн Монголын талд оногдох хувь маш бага болох аюулын харанг бэлдэж байна. Магадгүй 20-80, 10-90, 1-99 ч болох магадлалыг бүрдүүлэх боллоо. Яагаад ийм байдалд хүрэх болов? Ер нь монголчууд бидэнд оюу толгойн тухай үнэн хэрэгтэй. Миний өөрийн Гүнбат итгэл үнэмшил бол оюу толгойн гэрээ Монголын үндэсний эрх ашигыг хамгаалж чадаагүй. Ер нь их алдаатай гэрээ болсон доо. Саяхан би оюу толгой хувьцаат компанийн тайлан үзлээ. Тэгсэн чинь их сони юм. Оюу толгой компани гэдэг чинь одоо манайхны үндэсний төгрөгөөр жишээж ярих юм бол энэ чинь үр төлбөр нийтдээ 11 их 80 төгрөг. Тэгээд энэ чинь нийт хөрөнгөний дүн 11 их 80 төгрөг. Үндсэндээ чинь зээл зуучлагч компани юм байна шүү дээ. Оюу толгой компаниг гүйцэтгэх захирал Камерон Макрэ, ерөнхий нэгтлэн бодогч Жастин Керри нарын баталсан 2012 оны санхүүгийн тайланд тусгаснаар оны эцсийн байдлаар нийт хөрөнгийн дүн 11 их 80, 53 тэрбум 839 сая төгрөг. Хөрөнгө оруулалтын дүн 2 их 80, 650 тэрбум 36 сая төгрөг болж харин өр төлбөрийн нийт дүн 8 их 80, 685 тэрбум 762 сая гаруй төгрөг болсон байна. Үүнээс харахад нийт хөрөнгөнд өр төлбөр нь 80 гаруй хувийг эзэлж байна. Бид оюу толгой компани 2012 оны 1 сарын 1-ээс 12 оны 12 сарын 31 хүртэлх санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд бол дүн шинжилгээ хийж үзсэн байгаа. За энэ шинжилгээгээр компани маань өр төлбөр, нийт хөрөнгөнд эзлэх өр төлбөрийн хэмжээ баг 80% болж одоо ингээд муу байгаа учраас санхүүгийн байдал бол их таараа үзүүлэлттэй гарч байгаа. За тухайлах юм бол одоо Altman Z-score гэдэг одоо аргаар энэ дампуурлын индексийг бол хэмжиж үздэг. 1.1-ээс доош бол маш муу. Тэгтэл энд хасах 1.65 гараад энэ бол одоо өөрөөр хэлбэл одоо дампуурахад маш ойрхон компани болсон байна гэж ингэж харагдаж байгаа. За мөн одоо 1 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэлх санхүүгийн үйл ажиллагаа. За 12 сарын 31-ний байдлаар санхүүгийн одоо төлөв байдлыг нь үзэхэд бол хоёулаа хамгийн доод үзүүлэлт энэ 3A-аас D хүртэл ингээ хэмждэг. Тэгэхээр D буюу одоо critical маш муу гэсэн ийм одоо төвшөнд бол гарч байгаа. Энэ бол одоо өөрөөр хэлбэл компани үнэлгээ бол одоо маш муу байна гэсэн юм үзүүлэлт байна. оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын засгийн газар Аюухо Майнз болон Rio Tinto компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж үүнийхээ балгаар л хувь нийлүүлэгчдийн гэрээ хэмээх
нууц гэрээг Монголын ард түмнийг төлөөлж Эрдэнэс Монгол компани гадаад түншүүдтэйгээ байгуулжээ. Хөрөнгө оруулалтын гэрээгээр монголчуудын гар хөлийг боомлох мэх хийсэн. Татварын орчин, эрх зүйн орчныг тогтвортой байлгах нэрийдлээр Монголын тал өөрсдийнхөө эрх ашгийг тунхаглах ямар ч чадваргүй болгосон. Харин хувь нийлүүлэгчдийн гэрээ гихчээр хөрөнгө оруулагч өөрийнхөө авах ашгийг гайхамшигтайгаар өсгөх, монголчуудын өв баялагийг цөлмөх мэхийг баталгаажуулж авсан юм аа. Монголын ард түмний баялагийг жинхэнэ эздээс нь алдуур сорж буй эрх зүйн баримт бичиг бол одоо болтол нууц хэвээрээ байгаа оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ юм. Гадаад түншийн маань цаад эздээсээ зээлсэн эсвэл өөрөөсөө зээлсэн байж болох сая доллар түүний хүү менежментийн төлбөр дайвар зардлыг шингээн хэд дахин уулж буцаан авах зорилгыг хэрэгжүүлж буй энэ гэрээ хуваарлалт 1.99-ийн харьцаатай болоход тун ойрхон байна. Тиймээс ч чамдын чамддах нууц хэвээр. Үүний эхлэл нь эцэг өвгдөөсөө өвлсөн орд газрын маань баялагийг нэг ч төгрөгөөр үнэлээгүй. Тэрч бүхэл хөрөнгө хэлбэрээр гаргаж байгаа 34%-аж зээлээр худалдан авч байгаа нь хааж байдгүй тохиролцоожээ. 2011 оны 6 дугаар сарын 8 Эрдэнэс Монгол компани гадаад түншүүдтэйгээ 2009 онд хийсэн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан дахин тодтогжээ. Оюу толгой төслийг удирдах байгаа Rio Tinto компани энэхүү гэрээнд тусгасан менежментийн үйлчилгээний төлбөрт үндсэн хөрөнгийн зардал болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн 6% байхаар авцгааж байна. Өөрөөр хэлбэл тэд өндөр зардал гаргах тусам их хөлс авна гэсэн үг. Монгол улсын үндсэн хуулиас 6-гийн 1 Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцгүй ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байна. Баялагын эзэн улс өөрсдийн баялагын дийлэнх хувийг хүртэх ёстой. Нэгдсэн үндэсний байгууллагын 1962 оны 18.03 дугаар тогтоол. Оюу толгойн гэрээг монголчууд ингэж л ойлгосон. Гэтэл хувь нийлүүлэгчдийн гэрээг хичээл. Энэхүү хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар нэг л өдөрт зөвхөн хүүдэн ойролцоогоор 1,275,000 Америк долларыг бид баялагаараа төлж байна. Дээр нь менежментийн 6%-ийг нэмбэл өдөрт 3 сая Америк долларыг бидний баялагаас суудахсаар байна. Бид ийм хэмжээний хөрөнгө ганцхан өдөрт 5 шин цэцэрлэг барих боломжийг алдсаар. Энэ компанитай бид нэр хамтарч ажиллаад төлөж байгаа төлбөрийг аваад үзэх юм бол 2013 оны эхний хагасчлалын байдлаар нэг өдрийн хүүн 1,275,000 доллар, сардаа бид чинь 38 сая доллар төлж байна гэсэн. Жилдээ бодоод үзэх юм бол энэ чинь өөр талиж өгөн л дээ.
одоо 400 сая доллар болох нь. Тэгэд ийм байдлаар бид нар эдийн засгтай хандах уу гэдгийг ер нь бүх талаас нь бодож үзэхгүй болох байх юм шиг санагдаж байна. Оюу толгойн ордод зарцуулж буй